За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр өнөөдрийн халуун сэдвийн тухай манай дараагийн лайв эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр Хэвлэлийн баг хурал хийсэн нэгэн эрхэмтэй уулзахад бэлэн болсон байна. Энэ хүн болвол Монгол улсын тод манлаа уяач, за улсын начин Дуламсүр ах. За сайн байна уу та? Сайн байна. Сайн байна. Сайхан үйлчж байна. Сайхан тавтаа сайхан үлж гэнэ үү? Сайхан үйлчж байна. Сайхан үлж үү? За тэгэхээр тод манлаа уяач гэдэг та эрхэм үндэд цолтой ийм хүн өнөөдөр Хэвлэлийн баг хурал хийлээ. За ялангуяа энэ морь хэмээхийн одоо соёл, өв соёлтой холбоотой нийгэмд сүүлийн үед маш олон шуугаанууд гарч ийн л та. Сайн муу, сайхан муухай гэдэг. Тэгэхээр энэ тал дээр ер нь та өөрхийн байр суурийг илэрхийллээ шүү дээ. Энэ илэрхийлэх гол үндсэн шалтгаан юу вэ? За өнөөдөр хаврын уралдаан хэмээх дөнжин гаруй уралдаан гэж байж байгаа. Шөнжин гар болоод засгийн газрын тогтоол гараад шүүхийн шийдвэрийн дагуу засгийн газрын тогтоол гараад одоо зогссон байсан уралдааныг сэргээх талаар хэсэг бүлэг улсууд талбай дээр жагсаан цуглаанч гэх юм уу, найр наадамч гэх юм уу, явуулмагтайгаа орж иж дуулж хурдлаа л да тийм ээ. За тэгээд тэрний дараа удалгүй тэр жагсаалыг сонирхолтой хинт дуу хоолойгоо хүргэх гээд байгаа гэдэг нь бас гсэн. Хагас бүтэн сайд чинь нөгөө их хурлын гишүүд мэ засгийн газар байд хараа явцсан шүү дээ. Байхгүй шүү дээ. Эзэн байхгүй. Төрөө орд эзэнгөө байгаа. Тэгээд төрөө орд нь орж явах найрлж шагаад явна лээ. Тэгээд хамгийн хүсээд байгаа маань Монголоор бай гэдэг байгаа. Монголоор бай гэдэг. Тэгээд Монголоор байх гэж байгаа юм бол яхад эрлизмэрийн уралдаа хийх гэдэг байгаа. Монгол 6 насны морь үндэсний бай наадмын дагуу хуулийн дагуу төрийн наадамд уралдана гэдэг хахад нэгч морь Монгол морь харигдахгүй тандаа 50% дэс тустай гадны тустай харигдаад байгаа байхгүй юу? Монголоор уралдан шүү гэдэг. Тэг ямар ангиллаар ямар хуулиар уралдаан зохион байгуулах тийм хууль зүйн эрх зүйн акт байхгүй уралдаа хийнэ гэдээ яриад байгаа. Тэгэд тэр уралдааны олон шатны шүүхийн шийдвэр гараад тэгээ хоригдчихсан. Шүүхийн шийдвэр уралдаа хийж болохгүй шүүгээ нөгөө үйл ажиллагааг захирамжаар төр эцсийн шийдвэр гаргал зогсоодсон байхаа үед нь тэр дүүний гараа хийгээд хуульч хийгээд тэгээд өдөр нөгөө эрлизмаар болж байгаас болоод энэ ядралах өндөр намаар нь хэмжих сонин болсноос болж байгаас болоод нөгөө өдөр болох өглөө эхэлсэн өдөртөө дуустдаг байсан хуучин уралдаан чинь шүн уралдаад тэгээд энэ талд одоо мориныхоо хүүхдүүдийг шин мориноос оожоод олж явж чадахгүй хүүхдүүд ирсэн гэмтсэн. Тэгээ энэр нь одоо шүүхээр харагдаа тэгээд янз бүрийн болоод арга хэмжээ авахдах энэ уралдааны хууль жишж уралдаан хийсний дагуу Монголын морин спорт уяачдын холбоог татан болох хүртэл асуудал яригдаад тэгээд ерөнхий нарийн бичгийн дарга нь уг уралдааны даамдаар ажилласан хоёр хүнд нь цолын нураасан. Ажил зохион байгуулагдаад хүний хүүхэд одоо янз бүрийн болох чохоод ингээд бэртээчээд байхад нөгөө морь ууж авдаг цолыг хураад. Морь ууж цол чинь нөгөө морь уяад амжилт гаргуул хуулийн заасан тэдэн морь айгдвал тэдэн морь төрөглөө тийм цол амарсан болохоос тэр морь уяад хойгуур тагуулсан юм байх. Болсон хангацсан хүнийг тэр нэг жоохон жүжиг болж байгаа. За тэгээд цолоо авахуулаад хураалгаад тэгээд дараагаар нь засгийн газрын 57 дугаар тогтоол гараад Монгол улсад одоо 5 сарын 1-ээс 11 сарын 1 хүртэл морь уралдахгүй гэх тогтоолтой байна л. Энэ нь зүгээр засгийн газар сайн дураараа гаргаагүй юм байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж шүүхийн шийдвэрийн дагуу гарсан юм байна. За тэгтэл өнөөдөр одоо хэдэн морьтой улсууд гээд ажил цуглаагүй төрийн ордныхаа ажилгүй байхад гадаа нэр дуулж хуурдаж адууны баас тэжээлийн баас болгож тэгээ явчаад шөнө одоо энэ нөгөө төвхийн цэвэрлэгээний газрын хэдэн улсууд нойр хоолгүй цэвэрлээд тэгээд нэг төгдрөөс ажил цуглаад ирэхээр 3 хоногийн дараа засгийн газар шууд хуралдаад тэгээд шүүхийн одоо шүүхийн эцсийн шийдвэрийг одоо эсрэг өөрөөхөө хийж энэ чинь засгийн газрыг одоо захиргааныхаа актыг буруу гарвал захиргааны шүүхт өгөөд засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хяндаг. Засгийн газар бол шүүхийг хяндаггүй. Тэгэхээр шүүхийг одоо хяналтын шийдвэр гаргахын дагуу эсрэг ингээд өөрөө дурм гэдэг юу гаргачихлээ шийдвэр. За тэрийг гаргах суурьаа тавиад хуралдаад ингээд одоо хуулийн олон заалтууд өрчөөд энийг болохгүй гэдэг тухайн үе шүүхээр асуудлаа шийдвүүлж ирсэн хууч эрх зүйч мэрэгчлээ их хурлын гишүүн гарч ирээд энэ болохгүй ингэж болохгүй гэдэг үзэл бодлоо илэрхийлээ ярихгүй юу. Тэгтэл Монголын уяачид хоёр тал боллоо гэж зарлагдаад
эрлээс мөрний уралдаан хийн гээд хийхгүй гээд хуулиар ийм байхгүй гээд тэгээд одоо их хурлын гишүүнийг одоо хаа нохоо гуйлагчин төвлөгчин хожаа хятадаар нь дуудаад эхэллээ. Тэгээ би бас энэ Монгол улсын тод манлаа уяач хүний хувьд Монголын өв соёл тээгч хүний хувьд өөрийнхөө саналаа бичлээ. Хувь дүрмж өрчиж болохгүй. Таамдмаа эрлизний мөр болж болохгүй. Монгол морь өөрөө 40-с одоо 38-аас 40 км хурдтай морь би одоо улсын наадамд Монгол морь төрүүлж гэлээ. Алтан ууны наадам морь төрүүлж гэлээ. Энэ Дүнжин гарав гэдэг уралдаж байхдаа хууль эрх зүйн дагуу 20-г багт нь уралдаж байхад уралдуур төрүүлж гэлээ. Тэгээд энэний учраас одоо бол нэгэнт хуулийн шийдвэр одоо шүүхийн шийдвэр гарсан юм байна. Болохгүй юм байна. Тэгээ хоёрт бол энэ одооны та нарын уралдах гэдэг морчин 50% одоо гадны англи адууны 50% зустаа Монголын хамгийн сайн дээр үүн дээр гişүүлээ гарсан адуу байхгүй юу. Тэгээд тэжээгээр 2-3 сар тэжээгээд Монгол уяачийн эрдмийг аваш нэмээд энэ тариа хийгээд тухайлбал одоо ингэ сошиалор ингэ та харахаар утсан дээр одоо морины допинг зарнаа, тийм тариа зарнаа, хурц хааруулгүй тариа зарнаа гэж бичиж байгаа. Тийм тариаг хийгээд тэгээд нөгөө хуулийн тэнцвэр муутай, мэдрэмж муутай Монгол төрөг эрлээ задаг болтох гэдэг байна. Энэ 60-аас 70 км хурдтай. За тэгээд 5 сарын 1-ээс хойш уралдаан болж болно гэдээ хахад 3 сарын 1-нд заавал уралдах гэдэг байгаа нь сайн байгаа хөөд. 3 сар гаргууд. За тэгэхээр өнөөдөр илүү сартаа өвөл. Тэгэхээр 3 сарын 1, 5, 10 ч бай морины одоо үе сулардаг амьд амтны газар хөлдөө хувирээ байдаг л ийм цаг хугацаа. Тэгэхээр энийг би бас сошиалаар нөгөө үзэл бодлоо илэрхийлж ярьчихсан. Тэгэнгүүт намайг одоо өв соёлоос гургаж ахаа нохоо гэдэг ингээд зөндөө ярьлаа л та. Тэр манжийн болгоо хэрэгжүүлэгч гэдэг. Тийм манлаа. Тэгэхээр ингэж юм л та. Би яг наадах асуултан дээр чинь дэлгэрүүлээд нэг юм ярьж. Монгол морь Монгол хүүхэд хоёр бол дасан зохицоод ирсэн юм аа. Ерөөсөө яваад ирсэн. Энэ бол Монголын өв соёл. Одоо бол яагаад энэ болохон болцсон юм тийм үү? Бид нар чи явсаар л ирсэн гэж нэг талдаа ярьж байна. Нөгөө талдаа бол энэ хүүхдийн эрх талаас үйл хаврахыг бол болиа гэд нөгөө талдаа ингэ ярьж байна л та. Тэгэхээр зүгээр танаа нөгөө холбоо гэж ярих юм уу? Одоо спорт увэжтэй холбоо тий, морин спорт увэжтэй холбоо. Бол таныг бол одоо тий урт устай нөхрийг бол галзуугийн эмнэлэгт хэвтүүлье. Наа чи өв соёлоо ерөөсөө мэдэхгүй байна л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь ерөөсөө л энэ Монгол морин дээр Монгол хүүхд нэрээ яг зогцох юм уу? Та ер нь хүүхд талаас нь энэ зогцдог болоод Монгол төрийн наадам Монгол төрийн наадам буюу 5 сарын 1-ээс хойш наадам ирэхэд Монгол хүүхэд морь унаад морь уралдахад болохгүй гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Энэ Монгол одоо энийг нэг хусууд ойлгоогүй учраас энэ морьтой залуусуудыг зөв гэдэг ингээд нэг хэсэг нь хашгирчлаа л да. Одоо намайг ирээд тэгэхээр ойлгоод байхгүй юу? Энэ өв соёлыг чи үүсгэсэн нэг ч байхгүй. Энэ хаврын уралдааныг өв соёл гэж хэн хэлсэн юм? Ямар хуулиар баталсан юм? Энэ өв соёлыг ямар байгууллага баталдгийг? Соёлын яамн дээр яаж хариу өгсөн? Хүний хүүхдийн эрхийн байгууллага яаж зөвшөөрөхгүй байгаа? Яагаад зөвшөөрөхгүй учраас шүүхийн шийдвэр гарсан юм? Энэ чи хаврын уралдааныг одоо тэр Дүнжин гараг уралдаа болоо явж байхад нь болохгүй болгосон улсууд нь өнөөдөр жагсаад байгаа улсууд багхгүй юу? Болдгоо болгох шүүхийн шийдвэр гартал хүртэл болгох болсон улсууд нь өнөөдөр жагсаж байгаа. Дүнжин гараг шүнжин гар болсон эрлээс мортонгууд чинь өнөөдөр уралдааны зогсоод байхаар энэ төр улсууд чинь бидний мэлбитэй хараатан байгаа үстэй. Тэгэхээр өв соёл гэж юу юм бэ гэхээр хаврын уралдааныг өв соёл гээгүй. Монголчуудын хүн төрөлхтөй түүхэнд оруулсан бит бас оюуны өв соёл 93 наадам гэ. Монгол морьтой байна. Монгол хүүхдтэй. Тэгэхээр морийн нэрлэлийг золгочоор энэ өв соёлоос гарчиж байгаа. Бүр тодорхой. Тэгээд эдүүд уралдаа яриад байгаа. Уралдааныг өв соёл гэдэг юм уу? Америкс болдог уралдааныг ямар хуулиар хэн өв соёл гэсэн? Японд болдог уралдааныг хэн өв соёл гэдэг байгаа. Монгол хаврын уралдаа хийхгүй болохоор Хятадд морины уралдаа гэдэг. Хятад улс морины уралдаанаа хийх эрхийг манайхаас шалтгаалах юм уу? Тусгаар давхснаас улсын байгаа үстэй гэж бид шал өөр улс байгаа. Манай наадмыг Хятадд 7 сарын 11, 12-т энэ манай санаас манай наадам, манай хангалтагч, манай хувьслын баяр, манай төрийн баяр гэд хийчихв. Үгүй шүү дээ. Манай энэ өв соёлыг чинь ЮНЕСКО хамгаалсан. Монгол улсын үндсэн хуулинд өв соёлыг төрийн хамгаалалт байна гэж заасан. Мал зэрэг төрийн хамгаалалт байна гэж заасан. Монгол улсын тусгаар тогтол өв соёлыг
эргэн бүр хамгаалах ёстойг үүрэг болгоод зөвчгсөн. Би үүргийнхаа дагуу өв соёлыг хамгаалж байгаа. Миний хамгаалах ёстой үүргийг ЮНЕСКО бүртгээд өгсөн биднуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан биш сайн өв соёлыг релизийнхэн унгаад байгаа. Тэргэл би эрх зүйч хүний хувьд, тод манлаа хүний хувьд энэ өв соёлоор сур харвдаг хүний хувьд, бүх барилддаг хүний хувьд энэ 93 наадмын ЮНЕСКОд бүтэн бүхлээр нь өв соёл гэж бүртгэхэд гурвуулгын төрлөд энэ бээрээ хэрэглэж уралдад тэмцэж морь ууж сур харуулж хүний хувьд энэ наадмын өв соёл гэсэн юм аа. Уралдааны чинь дэлхийд Америкт уралдаан болдгоо, Японд уралдаан болдгийг л хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо тэр намайг одоо галзуугийн баглаас гівтүүлгэж энэ бөө баахаа гэж миний бөө байх уу, лам байх уу тэр усууд сонирн биш. Энийг яриад байгаа учраас би өнөөдөр ирж хэвлэлийн багт гарал хийж ард түмний өмнө би бас солиорч өг байна гэж юм яриад хууль яриад байгаа байхгүй юу? Одоо таныг асууж байгаа дээр бас ингэж нэр хонд халдаад оромсоод байвал би бас эрхээс сэргийлэх эрх зүйн чадамжтай бас хуулийн мэдлэгтэй тодорхой шүүхийн үүдэн дээр эрхээс сэргийлэх уулзч магадгүй. Тэгэхээр одоохондоо би бол надад энэ учир мэдэхгүй намайг муулж байгаа асуудад тоох юм аалга л да намайг хэлж л юу хэлэх нь одоо тэднүүдтэй адилхан нөгөө дашмал хөрөө хэлдэг гэж тэ бусдад ойлоо дэв нөгөө би олон бурхан шиг ялж ийн гэчээр балуургаа шиг олон от шиг ялж чадахгүй гэсэн үдшин гэлааны дайны өөрийнхөө үгийг хэлээ явж ийн гэж бодоод байгаа. Тэгэхээр энд 5 сарын 1-ээс хойш уралддаг Монгол морин уралддаг өв соёлоо тээдэг тэр соёл чинь болоод хിവэрэ байгаа шүү. Энэ рүү халдсан нэг ч хүн баггүй. Баасан жаргал гişүүж халдаагүй, доломсорж халдаагүй, засгийн газарч халдаагүй, шүүгч халдаагүй. Өв соёлыг өмүүлэгч Монгол наадмын бахархал болсон Монгол наадмын үндэсний морин уралдааныхын бэлэгдэл болсон хүүхд эрхийг л чирчж байгаад харамсаад байгаа. Та Жип 60-аас Бачаар 3 нэлээд нэг замдаар уралддаг юм уу? Болохгүй шүү дээ. Тэгэхээр яа тийм бэ гэхээр Монгол адуу дэлхийд англи адуу, араб адуу, ахалдаг адуу гэдэг одоонууд Монгол адуунаас салбарсан эрлээс хүний оюун ухаанаар гаргаж авсаа тэр адуунууд жигсэн нийлж уралддаг байхгүй юу? Араб адуу, англи адуу нэг замдаар уралж болохгүй. Энэ өөрөө уралдааны дөрвтэй. Тэгэхээр би энэ залуучууд хэлээд байхгүй юу? Та нар жоохон ном уншаа мэдэн. Тэгээд уралдааны хууль батлуулаад авчих уралдаан гişүүдээ. Тэгээд хідэн настаа хөвж ундрах юм. Морныхаа тодорхойлтыг ав. Танууд өв соёл биш. Уралдаан чинь зүгээр тэмцээн байхгүй юу? Олимпик наадам. Чөлөө төхөн дэлхийн авар 2 ялгаатай юу? Ялгаатай шүү дээ. Нэг нь хүн төрөлхтний эвнэгдлийн баяр байхгүй юу? Нэг нь зүгээр сонирхдаг улсууд байна. Та чөлөөтэй улсын дэлхийн аварга ч юм уу хөнгөн атлетикийн дэлхийн аварга болж байгаа нэг Монголын бүх хүн ам дэлгэсээр тэрийг үзээд байдаг үгүй үстэй. Олимпик наадам болж байгаа нэг хүн болгон Монгол тамирчин яаж оролцох ч энэ ив санааны нэг л айл улсын байгуул гой байж ахсч гэн гэд бүгд нээлт үсэг явдаг үз. Энтэй л адилхан Монгол наадам чинь дэлхийн аваргын одоо нэг төрлийн тэмцээн биш. Монголчуудын ив нэгдлийн баяр, бэлэгдлийн баяр. Энэ Монгол наадмын хамгийн одоо эрхэм зүйл нь ашгийн бус бэлэгдлийн байдаг байхгүй юу? Заманлаа. Тэгэхээр ингээд та бүхэн лайв өндөрлөх тийш хандж байна. Би зүгээр тод манлаа ууяч хүнтэй уулзах их маш их олзуурхаа зөв хоёрын асуултанд таныг маш товчхон хариулаад хоёулаа лайв өндөрлөө. За нэгдүгээрт энэ нэвлийн задуу гэдэг үрийн ямар юм бэ? Энэ жоон тэнэгдүү болчтой. Ер нь энэ адуу биш болчтой гэж хүмүүс яриад байна. Ерөөсөө тэг унгаанч танихгүй тийм үү? Тэр хүн ингээд морины хөөхөд ойцсон баха дээр ингэ шигээ гараа явчихдаг дэргээд. Энэ нэвлийн задуу гэдэг чинь ер нь юу юм бэ? Өнөөдөр дэлхийн адуу судлаач эрдэмтэд адууг хэд хуваад гэмээг асуудаг. Хэдэн төрөл байдаг юм. Ингээд яхаа асуухаар маань тариуж бидэхгүй байгаа. 2 төрөл байдаг юм а гэж. Монгол ба босод гэж. Эрлийн задуу гэдэг юу гэж хэлэх вэ гэсэн чинь одоо тэр нөгөө оюуны юунаас асуусан чинь эмэл оюуны юунаас асуусан чинь Монгол адуута босод төрлийн адуудыг нийлээс гаргаж авдаг эрлиз гэдэг томьёолсон байл. Тэгэхээр энэний хамгийн том илрэл бол монголчуудын тэрийнхээ сүлдэнд мөнгөрсөн Монгол адууныхаа азрынхаа сэлтийг таарч хийж байгаа үзэгдэл нь энэ эрлиз адуу өөр ингэсэн инспект байхгүй тухайлбал өөрийнхөө төлөгч гიშгэн өөрийнхөө экскүүгч гიშгэн нөгөө гүүнийхээ ороо орсон ороогүй хоёрыг мэддэггүй.
За энүүгээрээ балаа гэж хэлхэж болно. Монгол адуу бол одоо унсан газараа гүгээд ирэх чадaltaй, өөрийнхөө сүргийг хамгаалах чадaltaй, өөрийнхөө төлийг юм уу эгчдэг гүгээ өөрийнхөө цосны гүг гიშигдгүү ялгаа хөөдөг. Энүүгээрээ Монгол адууны онцлог хамгийн одоо энгийн шүү ойрхон хэлэхэд. Тэгэхээр таны хэлдэг энэ бол Элиз адуу балаарц адуу. Энэ балаа адууны одоо сонголтыг хангахын тулд Монгол азарганы сэлдийг тайрч огтож хайж байгааг яргалал гэж үзэх ёстой. За хоёр дахь асуулт нь бол зарим улсын хурлын гишүүд ярьж байна л да. Энэ нөгөө уяачаад хүүхдэд кола өгөө те. Тэгээ яцын сэргэжүүлээ хөнгөн болгоод гээд. За яг энэ бол тухайн хүний л үзэл бодол. Гэхдээ ер нь уяачаад энэ хүүхдээ боолын хөдөлмөрөөр эхлүүлээд идэм биш үү? Энэ тал дээр энэ хүүхдийг ер нь өөрхөн хүүхдийг бол унуулахгүй. Тэгээ нэг жирийн ардын хүүхдийг бол өөрхөн морин дээр мортуулаад тэгэл тэр бэртэж гин гимтэж гин хамаагүй гэд. Ингээ боолын хөдөлмөр эхлүүлээд байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр та тод манлаа уяачийн хувьд энэ дэр ямар байр суурьтай? Энийг гишүүн тодорхойлоо хэлж байгаа байхгүй юу? Чи судалгаа хийсэн хүн юм байл л шүү дээ. Очиод үзээд ихол. Тэр колон ууж яана гэдэг бол үнэн л байхгүй. Бодит асуудал байхгүй юу? Хин ч гэсэн ам цангахаараа голоод байна шүү дээ. Бид нөө яадгийн хүүхдүүд ам цангаад 5 6 хүүхд ингээд би ч одоо нэг үе эд морь үйж явах үед 10-аад айлын хүүхд авчираад аргалдаг байл шээ. Тэгээд тэр олон ялах ногт хүүхдийг чи ээжээс нүрээс авчаар хамгаалах гэсэн заримдаа асарч хамгаалж чадна, заримдаа хамгаал гадуур явчихна, харж чадахгүй байж хоормондоо зодолдоод морь хөлний гарт орчих гээд байх хэцүү юм чинь. Монгол морин дээр хүртэл хэцүү байхгүй юу? За ингээд яг боолын хөдөлмөр хаана үйлдсэн бэ гэдэг ингээ харуул бас хэцүү. Биднүүд хүүхдээ аваад ингээд авчаад уралдуулаад явж хахад тэр хооронд одоо би энэ өндөр дээрээс ингээд хөрдлөн гişнийг харахад бас тийм алдаа бий. Одоо ингээд юу гэдгийг одоо өнөөдөр та боддоо Монгол мориныхаа хүүхдийг бид инкрилээд байдаг гэж байгаа. Тэгээд сургууль хүүхэд ингээд амраад эхлэнгүүт морины хүүхэд өглөө босоод одоо бол 70 дээр 10 20 одоо моринд өдөртөө ажил хийдэг олон морь үйж байгаа босоод би морины хүүхд цөөхөн олддог болсон. Тэгээд лав бүтэн өдөр ингээд явхад өглөө босоод хичээлдээ явдаг цаг дээр уг нь сургуультай бол явуулна л та тийм ээ. Сургуультай яваагүй амралтын үед энэ даалан өдөр жингээ өглөө 8 цагт ордоод мориныхаа тэжээдэг өггөө нэг тэжээгч тустай ах нартайгаа тус болоод нөгөөдгөл нь юм болоо ингээ явчихна тийм ээ. Өглөө 8 цагаас явж байгаа мордод мориндоо ажил хийх болно. 70 50 дахиад байдаг ч бодоо. Ингээд энэ жишээ шүү дээ. 5 км. Тэгээд нэгийг морж ирээд ингээ яваад байна. Өдөр нэг 11 12 ч юм уу ингээд тодорхой байдаг хүүхдүүд цааваа. Ахаад нөгөө хүүхд чи явна. Тэгээд яг бүтэн өдөр ажиллаждаг байхгүй юу? Зүгээр амьдрал дээр болж байгаа асуудал шүү дээ. Ингээл яг бооллоод одоо тийм зориг гаргахгүй байл та. Гэхдээ энэ хүүхдийн дэвчшгүй үйлмэрт орж болохоо зүйл байхгүй юу дээ. Хоёрдугаарт одоо хүүхдүүд ингээд ам цангаад хахад ирэхээр биднүүд чинь өөрснөө хүртэл уудаг кола гэж уугаад байгаа юм баггүй юу. Миний хүү кола ч уухаар ясчин ширчдэг юм аа гэд заавал энд одоо ашаа авч гээд зогсож байгаа яач би л хараагүй. Би ч өөрөө тэгж байгаа үтч ажил хийгээд юу тэр хүүхдэд кола ууж болохгүй ясчин ширчдэг гэдэг. Тэгэхээр энийг судалгаа хийгээд үтцсэн хүүхдийн төлөө байгууллагууд яриад байгаа болохоор одоо тэнд дарангуйж морь онуулдаг гэдэг хүний эрхийн комиссар тэгж ярьсан гэж. Тэр улсуудаас би асуу гэж байгаа. Тэр очиж үтсэн улсууд энэ. За зүгээр энгийн одоо уралдаан дээр хамгийн ноцтой асуудал хамгийн сүүлд энэ Элизийнхны хүүхдээ ирчиж байгаа асуудлыг ингээд уяач хүний хавьд нэг харсан зүйл бол ковидын жил Монгол төрийн наадам хийгээгүй, 100 жилийнхаа хийгээгүй, улсын наадам хийгээгүй, тийм ээ? Улсын наадам хийхгүй мөртлөө уяачдын эрх ашгийг хамгаахын тулд уяачдын холбооныхны саналаар уяачд цол алгадаг бүсийн наадам хийсэн. 3 хуваагаад хийсэн. Сони шиг ковидын хувьд үйлчлэж байгаа шүү дээ, олон хүн цуглуулж. Тэгээд зориултаар энэ Чинэлэг Элиз мортой уяачдыг уралдаа хийлгэхийн тулд 3 бүсийн уралдаа хийгээд тэгээд тэрний нэг нь Дорнот аймагт болсон. Дорнот аймгийн уралдаанд ковид болж байна гэдэг хотоос ирсэн бүх уяачд нэг хүрээ болоосоос өгнөс болсон. Хөдөөний нөгөө Монгол морийг өтөөд ирсэн улсуудыг 10-20 км-ийн цаана болгосон. Ингээд ялгаа гарч ийн гэдэг ширхий том ялгаа гарч. Ингээд ялгаа дэрэнгүүтэн соёлон морь мордох гэд уралдахаа мордуулахад урд нь 10 км-ийн цаана хүүхдүүд өөрснөө том хүнд явах ирэх байхгүй шүү дээ, явуулахгүй тань хориотой. Мороо явуул гэд 6 цаг 30 минут хүүхдийн морин дээр зогсоосон. Тэр халуун 6 цаг морин дээр хүүхд зогсохоор бас хэцүү.
Жаргалтай юу? Тийм, жаргалтай биш. Жаргалтай биш уу? Тэнд ирэхэд зөрчиж байгаа үстэй. А гэртээ байгаа хүүхэд бол 3 цаг болоод гүйж орж цайгаа уучна, аргаа уучна, ундагаа уун тий. Тэгэхээр энэ мэтлэнгээр үйлдэлээр хүүхдээ ирэхийг маш их зөрчдөг. Одоо энэ эрдэнэс мориос болоод сэрвэгийн хэмжин гээд уралдаа даадам хийдэг. Тэгэнгүүт ингэнгүүтээ дахиж очиод хоёр адилхан 50% та нэг хүнээр уралдах хоёр өөр хүний морь ирж байгаа. Тэгээд ингээ яваад очингууд нэг нь ингээ зүүгээр шивээд нуруугаар ингээ хотгоод өгдөг болчихдог. Нэг нь нөгөөх нь мэдэхгүй ч юм ингээ овчдаг. Нэг бол энэ үеийнхэн дэр нөгөө комист мөнгө төгрөг өгчдөг юм уу. Тэгэхээр би ингээ уйлаа зогсож байгаа хүүхдийг харсан. Энэ хоёр хүүхд хоёулаа 50-тэй одоо эдүүд яриад байгаа 50-тэй гээд англи Монгол хоёрын дундаас гарсан хоёр адуутай очлоо шүү дээ. Адилхан л хоёулаа. Тэгсэн энэ нь уралдах яваад гэсэн энэ хүүхдэд барьж аваад энэ хүүхд уйлаад ууж байгаад ирж байгаа. Тэгэд уйлаа зогсож байгаа хүүхдийг иршиж байгаа юу? Зөрчигжил байна. Ингэж овж ирээд нөгөө тосох уяач юу ахнастаа унаашаа донд уйлаа сууж байгаа нөгөө боссынхаа нэрийг хэлээд хамгийн том босс байж та хүнээр морио уйлдаг захирал байж та. Тэрнийхээ нэрийг хэлээд манай тэр яста тэнгэргүй нарийн тэднийх мөнгөө өгөөд өгцөн гэж хэлээс ямаа өгөөд мордоо явуулчлаа. Тэгээд энэ нахан дөрөв хүүхдийг авилгалд оруулж авилгал авахын тухай ашиг шан харамжийн тухай яриулж байна юм. За энэ мэтлэнгээд олон асуудал зөрчигдөж байгаа нь үнэн дээ. Энэ бол бодиттой зүйл. За баярлалаа. Тэгээд та манай лайвнд оролцож бас Монгол хэмээх, тий, морь хэмээх, адуу хэмээх энэ өв соёлын тухай ярьж бас өөрийн үзэл бодлоо нийгэм төгөөж байгаа танд амжилт хүсье. За баярлалаа. Монгол адуу, Монгол наадам монголоор байгаасаа. Монголчууд жинхэнэ монголоор байгаараа монголоор хам баягээд өв соёлыг устгасан эрлээс морьныхыг дэмжиж тавхаасаа гэлж. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Тод мэдээ сэтгүүлч бэлгүүтэй байлаа. Баярлалаа.